Ингээд найзуудаа би 16-наас хүрч байна. Сайн байцгаана уу найзуудаа. Тэгэхээр өнөөдөр бол миний төрсөн өдөр. Та нар миний өнгөрсөн жилийн төрсөн өдрийн бичлэгийг санаж байгаа гэж найдаж байна. Би өнгөрсөн жилийнхаа бичлэгийг үзлээ л дээ. Юу болохгүй нөө юу болохгүй нэ. Амар халуун байна манайх. Гоё харагдахгүй л байна л да. Бол чөхөр хонолтой. Өнгөрсөн жилийнхаа бичлэгийг үзлээ. Гэтэ энэ жил бол өнгөрсөн жилээс өөр байна. Яг одоо би ганцаараа байна. Гэтэ би ганцаарсан мэдрэмжийг авахгүй байна. Өнгөрсөн жил бол ганцаараа байсан л та бас. Тэгсэндээ бас ганцаарсан мэдрэмжийг авч исэн бол энэ удаад ганцаарсан мэдрэмжийг авахгүй байна. Тийм ээ. Өнгөрсөн жил би уйлж сууж исэн бол энэ жил энийгээ сууж байна. Энийг яаж харуулах вэ? Угаасаа бичлэгээ эргүүлэх юм байна те. Тэгэхгүй бол өөдөөсөө харуулсан байгаа учраас угаасаа л тоон маань буруу харах юм байна л да. Өнгөрсөн жил бол сүү гүнхтэй үүдхэртэй маш сэтгэл зүйн хэцүү байсан. Энэ жил бол ганцаарсан мэдрэмжийг үнэхээр авахгүй байна. Өнгөрсөн жил ингээл юм л бол уйлж гад байсан. Одоо л надад бол их тайван амгалан бүх зүйл сайхан мэдрэмж төрж байна. Одоо бүтэн жил өнгөрсөн байж шүү дээ. Юу гэж найзуудаа би жоохон байхдаа гэж би нэг 6 дугаар ангид байхдаа өөрийгөө 19 байхыг төсөөлөхдөө амар гоё, өндөр, туранхай, үнэхээр тийм гоё шиг. Ер нь тийм халуун хийх болохыг хүсдэг байсан л да. Нэг тийм амар халуухан гэх ч одоо бас хайшиг нэг тийм амар гоё ихчнэр байдаг штэ, нэг тийм байвь. Ямар ч байсан би тийм 7-8 дугаар ангидаа бол тийм гоё ихч болохыг хүсдэг байлаа. Өндөр, туранхай. Би бол өөрийгөө амар өндөр, гоё ихч болно гэж боддог байсан ч гэсэн яг үнэ гэхэд тийм би бол өсөөгүй. 16 наснаасаа хойш өөрчлөгдсөн юм надад үнэхээр аль. Миний царай төрхийг би жоохон таргалсан байж болно. Яг би жоохон гэлтгүү таргалсан байх л да. Тэгтээ яг үнийг гэхэд одоо нэг 16-тай би энэ ихтэй чокофайн харагдахгүй юм те. Ямар тэнэг юм бэ? Давхарлж ижлийн угаасаа камер дээр харагдахгүй юм биш те, тийм ээ. Одоо тэгээ нэг хөшин гэдэг байгаа гөлгнүүдээ. Яа. Ингээд найзуудаа би 16-наас хүрч байна. Энэ бүх хугацаанд та бүхэн минь надтай хамт байсан их баярлалаа. Тийм ээ, 16 нас гэдэг бол их гоё нас л да. Их хайрламар нас. Тийм ээ. Шивэл 20 хүрэх гээд ахын ямар хэцүү юм бэ? 20 хүрэхэд одоо иймхэн зай дутуу болчих юм. Тулаага зогоод үлээцгий да. Яана. Гэлцэлч. Найзуудаа би ингээд 19-наас сурчлаа. За миний өнгөрсөн жилийн бичлэгийг хандсан бол маш гонглсон байлаа. Тэгтээ яг үтэй. Сайхан байсан шүү өнгөрсөн жил. Энэ жил бүр сайхан байх болно. Цэцэн баяртай найзуудаа.